хайрцагаараа би үзүүлчих гэсэн. За хайрцагаараа энэ гэж. Энэ хараа. Дэш нөргөр. За хайрцагаараа ийм том хайрцагтаа за тэгээд энэ дотроо болохоор 10 ширхэг ийм өдрийн намск байдаг. 5 ширхэг өдөр тутам 5 бодол шүү. За 4 ширхэг шөнийн намск байдаг. За одоо өдрийн намскыг хэдүүлээ үзье. За сав багтаа бодлын хувьд маш сайн битүүмжтэй учраас нэм бактери орохгүй гэсэн ийм савлгаатай. За савлгааны хувьд болохоор ямар ч пластик ороогүй энэ сайжруулсан цаас учраас энэ хөрсөнд болоод буцаад шингэн гэсэн үг. За энэ цавууны хувьд болохоор эрдэнэ шишийн шингэнээс гаргаж авсан химийн орцгой зөвхөн ширхээр хийгдсэн ийм наалтай жишээтэй. За хэдүүлээ энийг яаж туршиж үзэх вэ гэхээр хэр шингээл цайтай юм бэ гэдгийг л үзэх гээд байгаа юм. За дээрэс нь за одоо жишээ нь би энэ ус байлаа. За энэ харилцаагаа 250 г ус ордог гэж би бодож байна. Тийм. За тэгвэл энэ дээр хэдүүлээ усгасгаад үзье. За за ингээл усыг дахад ороод байгаа үст те. Ярьж болно их харилцан ярьж болно шүү. За энэ юу гэлтгээд нөхөр маш их шингээл цайтай. За Дамскны одоо энэ гадна талын даав болохоор Японд аав. За ердөөсөө анхдагч түүхий дээр хийдэг одоо дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийдгүү гэсэн. За холоор болон ямар нэгэн химийн орц найрлагаар энэхүү цаасыг бол яг. За та энэ дээр дараад үз. Юу тийм үү? Тий? Сая ямар их ус хийл та энэ хараал да. Тий? Ийм их ус хийсэн. За дахиад ч хоёлаа хийн. Энэ тэгээ байгальд өөрөө яах юм бэ тий? Байгальд өөрөө хурдан задардаг тийм ээ. Ийм байгаа шүү. За энэ бол бүр хангалттай байгаа. Хүний биений ийм ингэж их ирэх үү? Тэгээ энэ хувь хорой шүү. Хувь хоройгаа зү ингэж шингэдэг. За ингэж шингэлээ. За энэ манай энэ голынх нь болохоор энэ бүр ийм чип гэж явдаг байхгүй юу? Мөнгөжүүлсэн чип гэж явдаг. Энэ дээр бүр ингээд заагаад өгсөн байж байгаа. За энэ яадаг вэ гэхээр хүний биед байгаа нэм бактерийг өөрлөгөө татаж шингээдэг. За бүр одоо хатхийг хүртэл одоо энийг ингээд аваад хатхаа бодсон байгаад хатх нь хагардаг ч гэдэг юм уу. За их гоё шүү. За тэгэнгүүт одоо хоёулаа энийг ингээд үзэхэр хувь хураа дахиад хийсэн хураа байгааз. Тийм бай. За тэгэхээр нөгөө жишээ нь энэ бол энгийн дамск буюу за одоо монголчууд хамгийн сайн гэж бодож рекламыг үзээд авдаг Cortex дамск байж байгаа. За та ингээд үзтээ. За энэ дээр хоёулаа ус шингэх гээд үзье. Ус нь авах байгаа. Тийм биш шингэхгүй шүү. Ус нь авах байгаа. Гүгэд. За дээрэс нь ингээд тийм ээ шингээгүй байгаа. За ингээ яг шингэхэл байх одоо шинглээ гэхэд даацсан бүр байхгүй. Шиг байж чадахгүй. Энэ шиг байж ердөөсөө чаддгүй байхгүй юу? Одоо инглээ гэхэд энэний ингээ усыг авч чадахгүй. Энэ маань тэгэхэд ингээд бүр бүх усыг ингээ авна шүү дээ. Энэ дээр болохоор хийх байчих. За яд ч ийм. За одоо хоёлаа энэ бол бас шингэсэн байна. Та энэ дээр дараад үзтээ 88 та. Тийм ээ. За ийм л дамскны талаар яриад байгаа юм чи. За одоо энийг хоёлаа задлаад бүр үзье тийм ээ. Ингээ задлаад үзье. За ингээд задлаад үзэхээр ийм гоё хараа. Та энэ хараа. За энэ болохоор агаар болон коллаген багхгүй юу? Агаар болон коллаген учраас энэ яадаг вэ гэхээр гараа тосолж болно. За жишээ нь яг тослон гэдэг нь юу вэ гэхээр за та гараа өгч та. Би танд ингээд шингээгээд үзье. Ийм гоё чигийг арьсанд өгдөг гэсэн. Иргэд. За ингээд чигийг арьсанд өгж байгаа учраас нөгөө цавны харлалт гэж байхгүй. Тийм ээ. За эргээд нэм бактери өвчихгүй. Энэ даавар шууд хураа алж байгаа биз. Тийм ээ. Эргээд арьсыг цочрохгүй гэсэн. За дээрэс нь энэ чип гэдэг байгаа нь юу юм бэ гэхээр энэ хараа. Энэ чип гэдэг байгаа нь ингэж салдаг. За энийг биштэй хатиг болон бүр зүгийн татгуулсан үний хурууг ороосон байхад өглөөдөө өвчнөд авцсан байна шүү. Чинчигнэл өвдөд ийсэн тийм. Тэгэхээр ердөөсөө л ийм гоё зүйлийг яриад байгаа. За энэ болохоор агаар болон коллаген орсон сайн чанарын. Тийм учраас заавал одоо угааж ирчих гэдэг шаардлага байхгүй. Ердөөсөө ийм гоё. За энийг нөгөө шээс тусгандаг, за хэвтэрт байгаа ээжтэй хийгээд үнэхээр супер юм а гэж. Жохон шигээд хадаа одоо памперс сэргэлэхээр үнэтэй нэгт тийм ээ. За үнэтэйгээс гадна нөгөөдхөндөө буцаагаад төлөгддөг барьдаг гэдэг асуудал байдаг болвол жижиг шажиг одоо юу хэвтрийн хүмүүст бол энийг хэрэгжилж байна тийм ээ. Энэ болохоор өдрийн давсаг нь. За ийм гоё шидтэй юм яриад байж байгаа хэрэгтэй. За би энэ бас нөгөө юуг нь үзүүлэх хүмүүс дутуу мэдээлэл авч явах. За энэ болохоор хайрцагаараа болохоор ийм байж байгаа гэж. За би энийг харуулъя.
хайрцагаараа болохоор ахын төлөв. Хайрцагаараа болохоор дотроо 19 бодол гэсэн үг гэж. За 19 бодол анир болж. 19 бодол буюу шинийн даамсгал 4 ил. Энэ 4 дотроо 8 ширхэгтэй. За шинийх. За өдрийн даамсгал болохоор 10 бодол. Энээсээ 10 бодол болчих байхгүй. Тэгэхээр энднээс чинь 100 ширхэг гэсэн үг шүү дээ. Энээс 8 4 8 32 ширхэг. Тийм ээ. За тэгээд шөндөө одоо нэгийг л хийдэг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр нөгөө урсахгүй байгаа гэдэг нөгөө одоо даамсг ялаа урслаа барилаа гээл төрсөг гэл бүүн ажиллуулаад тэгэл 2 3 даамсгийг баг нийлүүлж их биений юм ирэхэд нийлүүлээд урд хойно наагаал одоо тэгж хэрэгэлдэг шүү дээ. Эсвэл тэгээд нэг урт даамсг хийгээд ингэдэг болоод за энэ болохоор өдөр тутам нь бүр 30 ширхэгтэй. Тэгсэрний 5 гэхэр ч өчнөө байгаа зү. Тэгэхээр 5 нь 3 5 150 ширхэг гэдэг чинь бол жилийн хэрэглээ аахгүй. Тийм. За энэ өдөр тутмыг өдөрт нэг ширхгийг биш 2 өдөр нэг ширхгийг хэрэглэн гэж. Оо за тийхэд яахчгүй. Тэгэхээр одоо энэ охтуудаа багаас нь тийм ээ бид нар эрүүл мэндэд анхаарч одоо тэг ийм зөв сайхан юм хэрэглүүлэх нь аюул чухал юм аа. За анион одоо агуулсан гэдэг нь юу вэ гэхээр анион гэж байна тийм ээ. За анион болохоор яадаг вэ гэхээр агаарт анионы тоо их байхаар агаар маш гоё цэнгэг байдаг. За ууланд юм уу модонд очихоор бид нар яагаад бүрэн дүүрэн сайхан амьсгалдаг вэ гэхээр анион их агуулгацсан учраас тэнд нэм бактери байхгүй хүн тэнд маш гоё тайвширж өгдөгтэй адилхан энэ даамсгнаас өөрөө анион ялгардаг гэсэн үг. За таны одоо зүүцэн миний зүүцэн нүдний шилнээс бас энэ анион ялгарч байгаа байхгүй мөн улавчнаас ялгарч байгаа. Тэгэхээр тэнд хөгцмөөгөн цэр өсөхгүй байгаа юм. Яагаад нүд имчлэгдээд байна гэдэг нүдэн дотор байж байгаа маш их одоо хүний нүдийг угаахад дотроос маш их юм гарч идэг гэж байна шүү дээ. Тэгэхээр тэрий чинь нааш нь нуухаар татаад гаргадаг гэсэн үг. Ийм учиртай юм шүү. За яа. За